үзэгчдээ SBN телевизийн Happy 31 баярын нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа эхлэж байна. 19 жилийн түүхийг хамтдаа бичилцэж, зочин хойморт маань эрхэм зочид хүрэлцэн ирж халуун дотн уур амьсгалыг бүрдүүлж үзэгч та бүхэнтэйгээ учран золгуулдаг билээ. Тэгэхээр манай өнөөдрийн эрхэм зочид бол суудал хоймороо тоглон суусан байна. Та бүхэнд үлчийн мэнд хүргэе. Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Happy 31 баярын нэвтрүүлэгт зочин хойморт хүрэлцэн ирж бидэнд өнгө нэмж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Баярлалаа. Hollywood Монгол төсөл болон 2024 оны үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагч зэрэг олон тодтолтой бат найрамдал болон түүний үзэсгэлэнтэй гэргий 17 наснаас өнөг хүртэл кино урлагт үнэнч зүтгэж буй Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин мөнх ангаах ухааны доктор гоо сайхны мэс заслын эмч Таваахүү Хүртэн Чойжин 10 хангал их шүтэн академийн тэргүүн цэвэрлэмаа нар Happy 31 нэвтрүүлэг зочлоо. Ерөнхий ивэн тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивэн тэтгэгч Mobicom My Mobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Тэгэхээр найруулагч Бат найрамдлын хувьд 2025 он хувилбал одоо сансан бүхэнд нь хэдэн хувиар гүйцэлтэй бас олоолттой амжилтаа бидэнтэйгээ хуваалцаач. За мэдээж одоо 2025 он болвол уран бүтээл за тэгээд ер нь бол бас хувийн өөрийн хийж байгаа уран бүтээлүүдийн ажлууд бол нэлээд томоохон төсөлтөрүүдийн хэмжээнд болж өнгөрлөө. Тэгээд 25 он болвол яг манай улс их орны хувьд ч гэсэн ерөнхийдөө их бүтээн байгуулалт, шинжилэл тийм ээ энэ их олон өөрчлөлт шинжилтүүдийг хийсэн. Энийг дагаад бид бүхний бас хийж байгаа бүтээлүүд, оролцож байгаа оролцоо энэ бүхэн бол маш чухал ард түмнийхээ яг одоо нүдэн дээр өөрсдийнхээ хийж бүтээж байгаа зүйлийг бас нэгэн одоо тэр чанар чансаа бүхэл зүйлийн хувьд шалгуулсан, үзүүлсэн, мэдрүүлсэн, ойлгуулсан, өөрсдөө сургамж авсан ийм л одоо нэгэн тийм юу гэдэг юм бэ ирч хүч одоо нэг гол усны одоо юугаар үзүүл ингээл нэг юм хүрхрээ бууж байгаа юм шиг л тэгэл тийм одоо он жил болж өнгөрж байна. Нэгэн тийм хурдтай одоо ийм уулнаас бууж байгаа ийм урсгал байдаг штэ тийм ингээл хуйлраал тэгээ тэр маань ингээд өндрөөс буугаад ихгүй юм тогтуун болдог байхгүй яг ийм цэлсгээл тэгэд энэ бүхний ард талд бол 26 он бол бас ийм аюул сайхан гоё тогтуун сайхан жил гарах байх гэж бол уран бүтээлч хүний хувьд найруулагч хүний хувьд их өөдрөөр бодож байгаа. Тэгэхээр орлогын гэр бүл гэдгээр онцлог. Тэгэхээр мөнх одоо жүжигчин маань бас энэ гайхалтай хүнийг төшөөж туулж олон жил танилж байгаа. Тэгэхээр бас гэр бүлийнхээ онцлогийг ер нь одоо Happy 31 баярын нэвтрүүлэг маань одоо яг цэнхэр дэлгэцээ халуун амбул гэр бүлээрээ тухлан сууж үзэж байгаа. Та бүхний гэр бүлийн одоо шинэ оноо угтах нэг заншил юм уу те тогтмол хийдэг үйл байдаг уу одоо тэрийг хуваалцаач бас шинэ жилийн сайхан гайхалтай яриа. Урлаг соёлынхан бид нар чинь тэгэл одоо хүн баярлуулсаар байгаа л тэгэл таар. Тийм ээ. Гэртээ 90 оноо гаргах нь их хомстой. Ялангуяа соёл урлагийн их сургуулийн театр урлагийн сургуулийн одоо ярих урлаг театр кино судлалын төвийн багш би тайзны ярианы багш. Тэгээд ерөөсөө яг л 12 сарын 31-ний хүртэл яг оюутан театртаа шалгалтаа авсаар байгаа л тардаг та. Яг нэвтрүүлэг эхлэхийн өмнө одоо яг тайзны ярианы ярих урлагийн багшаа гэж хэлэхэд нөгөө яг ингээд тархин дохио өгцөн байна. За тэгээд нэвтрүүлэг ингээд 31 турш үчийн турш ингээд үзэгчтэйгээ мэдэлж байгаа мөртлөө яг шалгалт өгж байгаа юм шиг мэдрэмж төрж илаа багш харж байгаа шиг бүрхий лам мэдрэг. Тэгэхээр 2025 он бол та бүхний танай гэр бүлийн хувьд сайхан жил байв уу? Мэдээж тэгэлгүй яг хөө энэ жил яг урлаг соёлын хүрээнд гэх юм бол ялангуяа кино салбарт энэ жил Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөний түүхт 90 жил боллоо. Тийм маш сайхан тэмдэглэж өнгөрөөсөн бидэд. Тэгээд тэр баяраараа бас төрийн дэд алтан гац содонгоор ингрэмэласан. Баярлалаа танд. Тийм энэ бол ганц миний шагнал байсангүй. Тэг кино багийн маань Монгол улсад одоо кино урлаг зүтгэж байгаа бүх хүмүүсийн хүчин чадал байсан гэж бодож байна. Бас үзэгчид та бүхний маань тэ шагнал байсан шүү гэж хэлмээр байгаа.
Тэгээд бас соёл урлагийн их сургуулийн маань бас үүсгэн байгуулагдсны 35 жилийн болж байна. Тэнхимийн маань бас болж байна. Энэ хүрээнд одоо бүрэлдэхүүн сургуулийн бүх багш нар одоо сургуулийнхаа үе үеийн одоо намтар түүхийг бичиж, ном товхимлоо гаргацгааж байна. Эрдэм шинжилгээний хурал тавьж байна гэдэг юм тийм ээ. Кинонд гэх юм бол би энэ жил бас нэг их сайн бүтээлд бол тоглож амжаагүй ажил их байсан болохоор хувийн болоо тавсгалын ажлууд их байлаа. Одоо Гарц гэдэг олон ангит киноны ээжийн дүр дээр ажиллалаа. Мөн саяхан MFTV гэдэг Анхууш Авшор гэдэг тий тэрний одоо Анхууш буюу Ганзоогийн эхнэрийн дүрд тоглолоо. Өчигдөрхөн л IPTV-гээр гарч эхэлсэн байх гэж бодож байна. Хувийн амьдралын хувьд тэгвэл тэр хоёулаа л их ажилтаа байлаа. Тэгээд хамгийн том юугаа чи хэлсэнгүй шүү дээ. Уран бүтээлээ тий миний охин бит хоёрт 2 дахь зээ охины маань төрүүлж гисэн. Энэ бол манай гэр бүлийн хувьд хамгийн том аз жаргал байсан гэж бодож байна. Ингээд яг гэр бүлийн хосууд маань оролцохоор яг ингээд дутууга нөхөө тэрийгээ энийгээ хэлээгүй тэгсэн гэдэг их гоо байдаг. За тэгэхээр яг энэ цаг мөчид хэдүүлээ бас тухтай ярилцах цаг гарна бас ам халаад ам цангаж магадгүй манай ивент тэтгэгч байгууллага ерөнхий ивент тэтгэгч наран группийн одоо эдэний дэж амттан классиколо байн сахарын агуулмж багтаа классиколо за уудаг жимс гранины жуус сонголтоор тавхуугаарай. За баярлсан талархсан сэтгэлийн илэрхийлэл Мерси брендийн амтангаар Чад Монгол гэсэн. зочдоо дайлж байна. Ангахна. За. За ингээд. Баярлалаа. За даваахүй эмчийн маань хувьд 2025 он хэр одоо салбартаа өөрийнхөө мэрэгжлийн хувьд ололт амжилт ихтэй сайхан жил болсон байх мэдээж сэтгэлээ хуваалцаач. 2025 он манай хамт олонны хувьд болохоор зэрэг нэлээд амжилттай өнгөрч явлаа. Нэг мэдгэл оны төгсгөлөө болоод одоо ажиллаад өгөх цаг болчихсон байдаг. Тэгээд манай хоёр салбарын хамт олон маань ерөнхийдөө эрүүн нүрийн мэс заслын гоо сайхны мэс засал төдийгүй биеийн мэс засал, хамрын мэс засал тийм ээ биеийн мэс засал дотор болохоор зэрэг томруулах тийм биеийг галбиржуулах мэс заслуудыг ерөнхийдөө өргөнрөгээр хийж эхэлсэн. За манай хамт олон бол чадварлаг залуу эмч нарын баг байдаг. За зөвлөх хэмжээний хувьд гэх юм бол тэр залуус маань хэдий залуу харагддаг боловч маш ур чадвар өндөртөө багийг бүрдүүлж ажиллахыг хичээсний үр дүнд атлер маань хаалгааны хурц, хаалгааны хүндрэл багтай тийм ээ өндрөл ерөнхийдөө барж их баг цөөн гэж хэлэн тийм ээ. За тэгэхээр зэрэг ер нь их олон хаалгааны ард гараад одоо ингээд жоохон ингээд сэтгэл тэнийгээд ирж байгаа. Тэгээд хаалгааныхаа төрлийг улам нэмэгдүүлж улам чанартай үйлчлэгийг одоо Монголынхаа зах зээлд түүчилж явахыг эрмэлзэж ажилтдаг манай хамт олон. Тэгэхээр зэрэг цаашдаа ч гэсэн их төлөвлөсөн ажлуудаа тэгээд ярина. Тэгэхээр зэрэг хувь хүнийхээ хувьд гэх юм бол би чинь эмчээс гадна багшийн ажил бас хийдэг. Ашуусын их сургуульд нүүр ам судлалын сургууль нүүр амны мэс заслын тэнхимд эрхлэгчээр ажилладаг. Тэгэхээр зэрэг тэр ажил маань ч гэсэн давхар амжилттай яваад. За манай дараагийн зочин маань Гүртэн Чойжин 10 хангал их шүтэн академийн тэргүүн гүйцэтгэх захирал Цэвэлмаа. За танд энэ үчийн мэнд хүргэе. 2025 он таны хувьд ямар жил болж өнгөрөв? За юуны төрөнд Монголынхаа түн болон одоо өөрийнхөө сайхан шавнарт одоо энэ үчийн мэндийг хүргье. За манай одоо байгууллагын хувьд бол одоо Гүртэн Чойжин 10 хангал академийн хувьд бол маш их олон юм хийсгүү шүү дээ. За тийм маш олон хүмүүсийг одоо эдгэж хүмүүс сайхан одоо өргөж өгж хүмүүсээ ам сайхан зүв байгаа. За энэ 25 онд бол миний хувьд бол бас сайхан өргөжтэй гэр бүлийн хувьд бол сайхан ач хүүтэй болсон. Гэр мэний төрсөн. Хайхалтай бүл бас хөрхөн зээ хүүтэй. Тэр мэн сургуульд орсон. Тэр хүүхдүүд минь их сайхан явж байгаа. 26 онд ч гэсэн ерөнхийдөө олон амжилт ихтэй. Маш их олон одоо аймаг одоо явах одоо гадаад дотоодоор явах зорилттой ажлууд бол хийгдэж байгаа. Одоо эх жил бол гандан барьсан наттай явж байгаа шүү дээ. За.
За баярлалаа. Өдөөд бас 26 оныхоо өдөөд бас юм нэвтрүүлэгт ирж оролцоод гандгаа барьсан бас. Тий 26 оны онцлог зочноор өргөдөд тийм ээ сайхан хооч хөрөө сууж байгаа л ба. За яг энэ цаг үчид бас Happy 31 баярын нэвтрүүлэг мэдээж баярын нэвтрүүлэг учраас гинтийн бэлэг байгаа. Тэгэхээр зочтойгоо бас гинтийн бэлгээ олно уу гэж өөрснөөс нь хүсэж байна. За нэг бэлгийн сайхан нэг жижиг ягаан юу сав байгаа. За тэрийг тий энэ үг за юм шүү. за ширээн доороос хоёрыг оллоо. За бас та хоёр маань гацуураас юм өөр өөрснийхөө нэг хайрцгийг олох хэрэгтэй. Зүгээр ерөөсөө л ойрхон гацуурд байна уу, бөөдингийн ард байна уу хайгаад үлгсэн ягаан. За яг ийм хайрцагтай адилхан бэлэг байгаа. Ягаан мөнгөтэй, яг ийм хэмжээтэй, ижил хэмжээтэй энэ байна. За хичээ тэр таны нэр хин гэж Бат найрамд. Бат найрамд. За ханийхаагаа алсан байна. За таних. За доор нь. найрлагч таны доор нэр нь хэн бэ? Энэ Хүний юм задлсан байх вэ? Харъя. За. оо Виктори би. За та бинийг асууя. За Цэвэлмаа. За, баяр хүргэе. Та өөрийнхөө авсан байна уу? Яг ийм ягаан юу байгаа да? Тий. За тэр гацуурнуудын дунд л ингээд чимэгтэйгээ дунд харагдаж байх юм да. За яг өөрийнхөө хайрцгийг. За яг голоор чигээрээ харуул одоо байгаа. Оо. За. За гинтийн бэлэг. Ерөнхий нийтэтгэгч талархсан сэтгэлийн илэрхийлэл Мерси брендийн эдэний дээж байгаа. За юу гэсэн байна? Унши өөрөө. За. За бодлосоо. Улаанбаатарын амар амгаланг нэрлэх юм бол одоо нөгөө дөрөвийнхаа нүнд сайхан дүнхийгээд зуны нөгөө наадгаар гоё ногоон юунд гоё тэнгэр сэлэн тийм уян гоё амар амгалан байдаг ч залуучууд зугаалаад бас нөгөө нэг шинэ жил гараад нөгөө солиот буудаад нэг гоё гэрэл цэцэрдэг тий. Тэрүнд бас их гоё айл болгоны одоо амар амгалан ирж байгаа юм шиг аз жаргал харагдчихэдэг. Мэдрэгддэг. Тий мэдрэгддэг. За. За ингэж байна. Монгол давхраагүй хүн алга гэсэн хошигнол байдаг. Та 2025 онд хичнээн хүний гоо үзэсгэлэн хичнээн хүнд гоо үзэсгэлэн бэлэгдсэн бэ гинэ. За бэлгээ ерөөхдөө тоолж багцаалах юм бол 1200-аад хүн байгаа. Нэг жилд. Тий, нэг жилд. За. Тэгэхээр энэ хошигнол бас ортой. Өсөжүүлж гэлтгүй ирчүүд маань бас Тий, ирчүүд маань эрүүл мэндийн талаасаа нүднийхээ хараанаас талаасаа бас давхраа хэлэгдэг болсон байлээ тийм ээ. За Монголд хамгийн түгээмэл нэр эрэгтэйчүүдээс Бат Эрдэнэ байдаг гинэ. За. Эмэгтэйчүүдээс болохоор Хулан гэдэг нэр гинэ. Найруулагчаар насаараа ажиллахыг бэлэгдэн танд Бат найрамдал гэдэг нэрийг өгсөн болов. За үгүй. Энэ их очиртай 1970 он одоо нэг 4 сарын 22-нд төрсөн байхгүй юу? За. Владимир Ильич Ленинийн мэндэлсний 100 жилийн болж исэн гэж байгаа юм. За ингээд өглөө 8 цагт одоо нэг 100 жилийн болж байгаа учраас биш нэг Төв аймгийн 100 мод хотод төрсөн. За тэгсэн чинь манай аав ээж хоёр хоёлаа нөгөө Сэхэд улсууд болохоор ээж маань бол эмнэлэгт аав маань параданд жагсна гээд тэгээ параданд явсан байна. Тэр хооронд нь би төрсөн байна. Яг нөгөө парад эхэлжсэн байна. Тэр нөгөө Ильич Ленины тухайн үед чи одоо 70 он гэдэг чинь Владимир Ильич Ленины 100 жилийн боллоо гэдэг энэ чи улс орон дээр асар том одоо баяр болж байгаа байхгүй юу ёслол. Тэгээд энэ 100 жилийн ойг бэлэгдээд манай аав бол өөрөө хүүхдээ нэрээ өгөх байлаа шүү дээ. Тэгсэн намайг их барьсан юм чи болохоор энэ их чухал одоо өдөр мэдлээ. Тийм учраас энэ одоо найрамдал дөрвж буюу энэ найрамдал гэдэг нэрийг оруулна. Тэгээ манай аав бол уг нь хэлсэн байсан юм лээ. Би Баттэрж гэдэг нэр өгөх гэж байгаа гэдэг. Өөрөө цэвэг дэрж байхгүй. Тэгээ хүүдээ Бат гэсэн чинь тэр дорж нь хамаа байхгүй Батын оруулаад найрамдлыг ингээд дуусаа. Тэгээд аав жоохон сэрэтэр гэдэг юм чийсэн. Тэгээд жоохон гоморхоо байсан гинэ. Би одоо миний нэрийг чи дураараа ингээ хүний нэр өглөөс. Хөөе нөхөр чи Монгол зөвлөлтийн найрамдлалд чи харьшим хэлэх гэж гэсэн чи тэгээд тухайн үед чи тэгээд тийм юм байгаа юм. Тэгээд яг хоо зүгээр харин соёл урлагийн их сургуульд ороод энэ найрамдал гэдэг нэр маань Бат найрамдал маань хүмүүст овчлоод найрын болсон. Тэгээд харин тэр бол харин найруулагчийн найрын болсоор одоо бол намайг
энэ бат найрамдлаг дээр дууддаг урлагийн хүн байхгүй шүү дээ. Бүгдээрээ л найрыг гэдэг шүү. Тэр бол харин нөгөө юу гэлээ энэ асуулт харин төгсгөлийн энэ хэсэг байж магадгүй байна. Насаараа найруулагч байхын тулд бат найрамдал гэдэг нэр өгсөн юм. Тэгэхээр ер нь бол нөгөө найруулагч хүн бол ингээл бүхэл хүмүүсийг одоо нөгөө зохион байгуулалтанд оруулж удирдах багийг яг өөрөө гардаа ажилуулдаг учраас хүмүүстэй ингэж харьцдаг үйл ажиллагааг ер нь бол энэ нэлээд том найрамдлын хэмжээнд зохион байгуулахгүй бол бас болохгүй шүү дээ. Тэгээд яг ховор нэр юм байна да гэж бодсон ч бас нэлээд олон байдаг юм л. Гэтэ энэ ч бас аавыг гонсоолгоогүй батыг авсан байна тийм ээ. Тэгээ бат найрамдлаа. Тэгээд тэр бол бас одоо бол энэ нэрээр айгүй их бахархдаг. Тэгээд одоо эн чинь бол яг тухайн үедээ бол бас яг эн чинь нөгөө социалист нийгмийн үед бол яг хүмүүс чинь янз бүрийн тэр нөгөө Март ч гээл тэгээ сансар гээл космос гэдэг нэртэй янз бүрийн нэртэй байлаа шүү дээ. Би бол бат найрамдал гээл зарим нь бол найрамдал дөрвөж баа гээл тэгэл явдаг гэсэн. Тэгээ би анх хот руу орж ирэл Төв аймгаас ингээл автобус 120-оор ингээл орж ирэл ийшээ дугуурал ирэхээр нэг танктай биш байдаг шин. Тэрний тэн дээр ингээл Монгол зөвлөлтийн гам бат найрамдал мөнхөд энэ төр гэл ингээл тэр миний хараад миний нэр байж нэг. Тэгэл тиймэрхүү л тэгээ сайхан нөгөө нэг аав ээжээс одоо өгсөн ард түмний одоо ингээд одоо дуурсах нэр хожим нь одоо өр хүүхдүүдэд маань ингээ мөнхөд дуурсагдах ийм нэрийг бол хүн сэвтүүлэхгүй асар одоо сайхан авч явах хэрэгтэй. Тийм учраас бол нэр гэдэг бол хамгийн чухал зүйл. Та нэрээрээ бахархах ёстой, бид танаар бахархдаг шүү. Баярлалаа. За надаа айгу нэг тийм киноны имэрсэн байна асуулт. Ингэнэ гэртээ ганцаараа уран сайхны кинонд гардаг шиг хүүхдээ марттлаа яарч гүйх ээжийн дөрвийг та бүтээж чадах уу? Бүтээхэд бэлэн байна уу? Гүйх биш үйл хөдлөлөөрөө үзүүлж болно гэж. За тэгэхээр гэртээ ганцаараа киног бол үзээгүй дэлхийн нийтийн одоо бараг 8 наснаас 80 насны хүн байхгүй тийм ээ. Тийм болохоор надаа яг тэр нэг ээжийн нэг хэсэг ботогдож байна л да, орж ирж байна л да гэдэг. Одоо яана одоо энэ ч яаж үзвэл юм. Тэр аялаад явдаг штэ тэгжсэн л ингэдэг штэ. Ээжийнх нэг мемк нэгдэг штэ. Кевин гэлтэй. Ингэдэг штэ. Тэр нэг тэр тарагдж байна л те. Кевин гэдэг ингэдэг штэ. Тэр нэг хөрхөн ээж нь тэр сандарч байгаа. Тэр сандарлал айгүй батагдлаасаа. Яг шинэ жилийн уран амьсгалыг оруулдаг кино бол яачгүй гэртээ ганцаараа тий. Кевин хөрхөн. За тэгэхээр бид бүхэнтэй одоо хамтран ажиллагч байгууллага одоо баярын нэвтрүүлэг бол хамтран ажиллагч байгууллагуудыг дурдахгүй байхын аргагүй. Тэгэхээр ерөнхий ивент тэтгэгч Наран групп болоод за ивент тэтгэгч байгууллага Mobicom корпорац, практикал, даатгал за мөн хамтрагч жүүрээр хамтран ажиллаж байгаа. Тэгээд эдгээр хамт олондоо маш их талархснаа илэрхийлж байна. Шингэн жимс гранин бага сахартай ч илүү амттай Big Boards Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. За одоо бид та бүхэн дараагийн хэсэг рүү шилжээ. Хэдүүлээ ингээд яг жумбигөө суугаад явах уу? За энэ бол дартс байна тийм ээ. Дартс шидчихэл байсан байх. За. За энд бас өсгүүчүүдээ яг урдаас ирчүүдээ хойноос тийм анх удаа. За гайгүй хэмжээ ойрхон. За энэ дартс дээр маань одоо энэ зургнууд байна шүү дээ, стикерүүд. Гацуур байна, санта байна, юу байна, тайгийн чихэр гээд те. За аль нэг нь онноо. За хүн болгонд хоёр сонголттой. За тэгээд ондохгүй байвал одоо чиглүүлснийг авчи. За үүний ард гарын бэлгүү, шийтгэлүү, нууц. За тэгэл онсон шийтгэлээ юм уу гарын бэлгээ аваад ээж те. За бэлнэ. Ер нь их дартс шидэж байгаагүй. За одоо үзээд даалгавар юм ч одоо яг тэ. За танаас эхлэе. Зургийн донх юм биш те. Чиглүүлээ. Тий. Тэр одоо гацуур мод шүү дээ. Цагаан зам. Одоо тэр зургуудын нэг л он гэсэн. Тийм байна. Цааш нь давуулаа шидчих те. Наадахын чиглүүлээ шид. За Гацуур мод, тайгийн чихэр. Аль нь ч болох юм байна хөө. за та тэгэл гарын бэлгээ авахын тулд үзэн шүү дээ. За сум. За. Чү.
Оо яалчгүй гацуур. За нэг баталжээ. Өөрийг сонгох уу яамаар байна. Онохгүй бол гацуур авъя. Зя. Чү. Бүр За. тий голд 10 Яг аа. харалтаа Пиноккио бол байж болох юм. Яг тэгэхэд дунд нь юм чин гацуур авчихгүй. Яг уу таны сонголт. Би юу? Гацуур авъя. За тэг юу тий. За бодон дээрээ тохолжээ. За. Ааста мундаг өрсөй. Гацуур авъя. Эндээс гацуур гэдээсэн шин. За гацуур модны хойно их л текст байна да. За. Гарын бэлэгч одоо ганц хоёр л баймаар юм а тийм ээ. За. Бэлнэ. Гэхдээ бэлэн л. Шийдгэлтэй. Тий. За. Шийдгэл биш гарын бэлэг байлаа. Гацуураа давидаа гэсэн гарын бэлэг. За. Гарын бэлэг. За би одоо. За ивент гэгч. Алдарт мерси. Мерси брендээр гарын Баярлалаа. шинэ жилийнхээ зоогийн ширээ чимээрээ. За. Нэрэ. За би. За. Чү. Тагин чихэр. За бүгд баяр. Мундаг юм. Чү. Оо чи. Бүр тэр арт. За тагин чихэр За авъя тийм ээ. тагин чихрээ авъя да. Айгу голонгоо одоо тагин чихэр авъя да гэж нөгөө юу та. За бодон дээрээ сууж гинөө. Яах вэ? За эрхэм найруулагч Бат найрамдал маань Өөрчөөс нэг онсон. тагин чихэр Та хоёр ч мундаг яваа. яалчгүй яг онсон. За тагин чихэр Тагин чихэрний ард Шагнал. гарын бэлэг бай. Баяр хүргэе. Бодод Нэг бодод. хүнийг шийтгэжмээр байх ээ. За гарын бэлэг. Чинь шийтгэлгүй л байвал За гоё. баярлалаа. За мерси бренди хандалтандаа баярлалаа. За мерси. За. За. Энд ч маань дарцсан шít. За. Дарцаа шийдээ да. За энэ ойроос да. За тэгээд. За. Чү. Үу. За цасан хүн чиглэл унлаа. Тэглээ. За тэгээ баттгай. Өөр байх уу яамаар вэ? Ой. За одоо өвлийн өвгөн онсон л та өвлийн өвгөн ах уу? Онсон Өвлийн болохоос- шийдэх байхаа тий. Тийм бас. Зоогдохгүй Дан юм. бэлгэл өгдөг дөө тий. Тий, өвлийн өвгөн бэлэг л өгдөгдөө гэж бодоод Яа. энэ Бэлэг сонгочоо. өгдөг өвлийн өвөө хаппи 31 удаагийн дугаард бэлэг өгөх нь үү яах нь харъя. Их л дообрил өвлийн өвгөн харагдаад. Яа гэсэр ирсэн шүү. Андаа бэлэг өгөн ч гэж юу байна. За. Бэлнэ сонсоход. За. За. Шийтгэл байна. Оо за. Гэтэ би дотор yes. Нэг хүн ч гэсэн гоё аяас маясын үзмээр гэхгүй. Чи цасан охин нь хаас тэгвэл. Шийтгэл өгдөг өвлийн өвгөн. За. Та хэр сайн балетчин болох бололцоотой хүн бэ гэдгээ сорж үзэх боломжийг яг энэ мөчөд олгож байна. За. Зөө тэр мөчөнд тэгсэн. За энэ авдраа ухаад л. Цэрэн. За энэ позыг 5 секунд барья. 5 секунд ээ. Тий. За яа тийм гоё палаачтай. Палааж малааж Гоё даашинцтай юм чинь барина шүү дээ. Даашинз бол бүр янзын. Ойрноос харахгүй чи яадаг үлээ. Яадаг үлээ гэдэг нь бас. За гар хуруу бол ерөөсөө Тийм байх тий. За бид дөрөв ингээд л. яагаад тийм. хим шиг шүү дээ. За 5 секунд. 5 секунд. Өшөө дээ. Барьж байгаа. За 1 2 3 и 1 2 3 4 5 за баярлалаа. Өмсөн даашин центртээ одоо стогоо харагдаж байна. За ингээд балетийн поз авлаа. За дараагийн зочин та. одоо шийдэлэн гарцсан гайгүй баха. Эндээс арай ойрхоноос тийм ээ. За хоёр сонголт. За. За. Танд 3 дахыг ахаад. За. Чү. За За байц. Одоо яах вэ? За дахиад нэг боломжийг олох чи төхөө. За энэ өвлийн үгэн. За одоо чиглүүлсэн чи. Зогдоогч авъя. За. Цасан хүн. Мөн үү? Яг цасан хүний үзүүр дээр.
Яа, цур хүн гарын бэлэг байх нь шийтгэл байх нь үзье болов. Өвлийн өвгөнтэй болсон. За, юу яасан? Шийтгэл байна уу? За тэгэхээр мэдээж одоо авиас бэлэг дундуршгүй их байгаа бах. Үзэгч төмний одоо за үзэгч төмөж мэдэхгүй байж болно. Та ер нь авиасаа нэг хил олон нийтэд үзүүлж байгаагүй бол авиасаа үзүүлчих. Нууц авиасаа үзүүл гэсэн байна л да. Одоо ямар нэг нууц авиас ах вэ? ESPN телевизийг үзэж байгаа монголчуудаа ер нь дэлхийн хүмүүст нийтэд нь 2026 онд ад жаргалтай эрүүл их сайн сайхан байхыг өрөөё. Баярлалаа. Тод сайхан хэллээ. Энэ авиас тийм ээ? За баярлалаа. За шийтгэллийн ард ч гэсэн бид бүхэн та бүхэндээ бэлэг өгнө. За. Баярын өдөр бол бэлэггүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Сэтгэлээ илэрхийлэл Мерси брэнд ивент гэсэн байгууллагатаа баярлалаа. Баярлалаа. Үйлдэл бүрээ үзэсгэлэнтэй байлгая. Еврошив. Дур булаам төгс дүрх. Түлип. Таны гоо сайхан хувьсэл хийн. Эволюдэр. Манай ESPN телевизийн уран бүтээлчид зочин хоймортой ирсэн эрхэм зочдын оны онцлог мэдээг бэлдсэн байна. Тэгэхээр оны онцлог мэдээгээ өөрийнхөө мэдээг сайхан тод дугаар уншаад оны онцлог мэдээтэй сэтгэгдэл нийлж байна уу? Залруулах зүйл байна уу? Санал нийтээ бол сэтгэлдээ хуваалцах нь байна. За бүгд найрамдах Монгол ард улсын ардын гэгэрлийн тэргүүний ажилтан соён гэгэрүүлэгч Боржигны өвгөн багш хэмээн алдарсан дэлхийн цэвэр дөржийн нэрэмжит урлагийн наадам энэ онд Төв аймагт зохион байгуулагдлаа. За энэ Төрсөн нутаг Баян дэлгэрт нь манай аавын маань одоо жил болгон энэ урлагийн наадам уламжлал болгож зохион байгуулагддаг. За энийг одоо онцлсан юм шиг байна. За Монголын урлаг соёл гэгэрлийн салбарт өвгдөөцийн өвлдөөсөн уул мөрийг үргэлжлүүлж яваа найруулагч Бат Найрамдал 1988 онд Төв аймгийн Монгол Турхтан театрт жүжигчнэр ажлын гараагаа эхэлснээсээ хойш Лодой дамбын хуграагүй ноён нуруу шийтгэлийн туулсан зам зэрэг жүдгүүдээс гадна Холливуд Монголд хэмээх томоохон төсөл болон үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагч зэрэг олон том уран бүтээлийн ард гараад буй билээ. Ирэх онд ч мөн уран бүтээлийн ариун их ургацаар дүүрэн байхын ерөөлийг өргөё. Өөртөө өөрийнхөө нэг өрөөс. Өрөөд өргөё. За хорой. Тэр хамгийн гол юм энэ аавын маань энэ нэрэмжтийн уралдаан болдгийм аа тэгээд энэ бол их сайхан болсон. Оны онцлог мэдээ санал нийлж байна уу? За санал нийллээ. Ингээд ESPN телевизийнхээ хамт олонд баярлалаа. Бас ингээд дуудах нэртэй дуудуулах нэр алдартай явах сайхан байдаг. Тэгээд бас энэ Happy 31 хэмээх энэ одоо бас Монголын ард түмэнд маш сайхан шинэ жилийн эзэн хойморч зочлон ирж гэрэл гэгээтэй сайхан одоо нэвтрүүлэг бэлдэж гаргадаг. Энэ сайхан хамт олноор нэг нэвтрүүлэгт орж одоо тэнгэрт байгаа аавынхаа нэр алдар гавьяаг бас ингэж дуурсгаж орон даяар ингэж гаргаж байгаадаа бас маш их баяртай байна. Тэгэхээр танай хамт олонд маш их баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Миний хадам авчин их зохиолч, дарт доржин, нацаг доржин шууд тугсааны хүн байсан. Гайхалтай. Цэвэг дорж гэдэг. Дандаа нөө доржороо ингэж овглогдсон. Тийм бэ. За. Нэргийн Монголын оны онцлог мэдээ. За. Энэ байна. Юу байгаа юм бэлээ. Энэ оны шилдэг кинонуудын нэгээр нэрлэгдсэн гарц киноны ээжийн дүрээр олон үзэгчдийн зүрхэнд хүрсэн онцгой тоглолтыг харуулсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Мөнхөд энэ онд төрийн шагналыг гардан авлаа гэж байна. Тэгээ алтан гац одоо Монгол киноныхаа түүх 90 жилийн агаар хүртэж авсан үнэн билээ гэд. 17 настай 10 дугаар ангийн сурагч байхдаа хойт их жүжиг тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш өдгөө Монголын кино урлагт
За тэд гаруй дүрд ажилласан алаг нүдэн жүжигчин мөнхөд жүжиглэхээс гадна чамгүй сайн дуучин гэдгээ миний аз жаргалын дуу хэмээх ард түмний хайртай дууг уянгалуулан дуулснараа харуулсан билээ. Яг вэ би нөгөө нэг миний киноны 90 жилээс гадна миний 17 настай тоглосон бүтээлийн маань 33 жилийн болсон юм. Тэгээд яг миний ч одоо дууланч гэж байх. Гэхдээ би миний аз жаргалын дуу гэдэг Монгол Улсын гавьяа жүжигчин Савнжаа дуулдаг шүү дээ. Нэг жоохон өөрийнхөө хэмжээнд л жоохон клип гаргасан. Ирэх онд илүү олон уран бүтээлээр үзэгч бидэнтэй уулзах байзаа гинэ. Хичээнэ. За баярлалаа. Оны онцлог мэдээ таалагдсан уу? Танд санал нийтээ тийм ээ. За дараагийн зочны оны онцлог мэдээ. За тод сайхан дугаар үзэгч түмэнтэйгээ хуваалцаач. За оны онцлог мэдээ гэж байна. За энэ онд Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын сургууль, нүүр амны сог засал, нүүр амны эмчилгээ, нүүр амны мэс заслын тэнхим байгуулагчны түүхт 30 жилийн ой тохиолоо. 1955 оноос хойш тасралтгүй хөгжсөөр байгаа нүүр ам судлалын салбарт бүх насаа зориулан ажиллаж яваа үе үеийн цагаан нүгнүүдийн нэг болох Ангаах ухааны доктор, гоо сайхны мэс заслын эмч Шижирбаатарын даваа хүү ард түмнийг эрүүлжүүлэх их ажилд зүтгэхийн хажуугаар ирээдүйн шилдэг эмч мэрэгчлэнүүдийг бэлтгэх үйлсэд онцгойлон анхаарч нүүр ам судлалын сургууль багшилсаар байна. Түүний их үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр зэрэг энэ нүүр амны мэс заслын тэнхимийн 30 жилийнх нь одоо 24 жил нь одоо яалтчгүй тасралтгүй одоо миний амьдралтай холбоотой. Ер нь ингээд төгсөөл багш болоод тэгэл ерөөсөө энэ тэнхим дээр ажилласаар байгаад тэгээд одоо 30 жилиг ардаа орхисон байна. Сурч эхлээл одоо 95 онд дөнгөж байгуулагдсан. Тэгэхэд би чинь төгсөх курсын оюутан байсан. Тэгээд дараа жил нь төгсөөд 1 жилийнх нь ой дээр нь бид нэр курсээрээ төгсөж исэн. Тэгэл багшлал ингээл яваад ирсэн чи бас нэлээд олон жил явцсан байна. Сайхан мэдээг онцолж хүргэсэн телевизэхэндээ баярлалаа. Баярлалаа танд. Тэрэхэндээ баярлалаа. За дараагийн хэппи байна би. Оны онцлог мэдээ. За хүндэт доктор профессор гэж зэрэгмээ өөрийн гэсэн үүсгэн байгуулсан төрийн бас байгууллагаараа дамжуулан ард түмнийг аварч эдгэх үйлсэд хүчин зүтгэсээр 20 гаруй жилийг үтжээ. Хүний дотоод сэтгэлийн амар амгалан эрч энергиээр дамжуулан бие сэтгэлийг эдгэж эмчлэх боломжийн тухай ихэд сонирхон судалж байгаа орчин цагийн шинжлэх ухааны ололт амжилтыг ард түмэндээ төгөөж би түүний ирэх жилийн ажил амжилтаар дүүрэн байх болтугай. Баярлалаа. За ерөнхийдөө би бол өвөг дээдсийнхээ одоо сайхан шүтээ сахиусыг залж яваад өдийд одоо сайхан одоо Монгол бүтгэл дэлхийд даяар одоо нэр хүндийн түгээл дэлгэрүүлж байгаа. Тэгээ аав ээжийнхээ одоо уламжилж захиж өгсөн бурхан шүтээнийг өдөө хүртэл авч явж байгаа одоо өөрт нь бол Монголын ард түмэнд одоо баярлж явдаг. За баярлалаа. За энэ танд үлдэх болно. 2025 оны одоо Happy 31 баярын нэвтрүүлэгт оролцож оны онцлог зочноор өргөдөж оны онцлог мэдээгээ дурсгал болгон та бүхэндээ өгч байгаамаа. За баярлалаа. За. За одоо хэдүүлээ амтлах мэдрэх үегээ уралдуулах уу? За альва юмны орцсон найрлага амтыг бол амтлаад мэднэз. Ямар олон сюрпризтэй юм бэ? Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. Жаргалыг хамтдаа хуваалцъя. Хамтрагч жүр өрийн гайхалтай билүү надад ирсэн байна. Тэгэхээр та бүхнийхээ амтлах мэдрэмжийг хамтдаа хуваалцаж одоо хэр мэдрэмж өндөртэй шалганаа. За. Амтын таасан хүн мэдээж гарын шагналтай. Орц найрлага нь юу вэ? Сайхан амтлаад. Хэлнэ. Яг. За. Зөвлөмө таны бялуу юуны амттай орц найрлагатай байна? Нарийн сайхан хэлээч.
шоколад, сод, сод за мэдээж. Ваниль, масал, эрээс, айгуу залтай ерөнхий юмнуудыг хэлээд байна шүү. Мэдээж бэлууны ерөнхий орц тийм ээ. За. эрээс, масал, шоколад, элсэн жихэр, ванили, сод, давс, Аха. ус, мэдээж ус байна те. Мэдээж байна. Ус, хөл, Нэг гол юм л дутуу байна да. Ер нь Ваниль. бүгдийг хэлсэн. болгол. За гурил байна. Амтлагч Энэ крем. гурил нь болохоор юу? Ирис гэдгээ хэлсэн, шоколад гэдгээ хэлсэн тийм ээ. Шоколада хэлсэн, ванили, масла хэлсэн, сода хэлсэн. За тэгээ нэг Давсаа гурилыг хэлсэн. ингээд Гурил- нэг боловсруулахад нэг л кек юунд байдаг штэ. Нэг гол орцол байна да. Тэр л дутуу байна. Энэ удаа бүгдийг хэлчлээ та. За, Ямар сайхан нарийн амталж байна. Одоо юу вэ? Өндөг. Өндөг. Өндөг л бүр хамгийн ойлгомжтой юм яг мартчихад байна тийм ээ. Тийм бэ. За таны орц найдлага энэ. За. За. Тохинч. За юунд болохоор сахар багтаа юм байна. За. Эдний бялуу. Зүрүүрийн. Тийм зүрхрийн бялуу. За энд болохоор зэрэг би арц орсон гэж бодож байна. Таргүй арц нэг нь арц. Арц орсон. Тэгээд эсэн чихэр багтай. Тэгээд өндөг, хөөлбөгч, гуйрал ванилийн жоохон орсон. Зөөлрөх хэсглээ авахыг дарахын тулд. За цагаан шоколад дээр нь өрсөн. За дарсан жимс байна. За тэгээд ч өөр чи маслныг хэлэх хэрэгтэй байна. Крем нь сүү байна уу? Юу ямар крем бэ? Арцаар байна. Крем нь? Арцаар. Зөв. За. Энэ дундтал нь болохоор зэрэг энэ арц амтгсны дараа болохоор нэг сайн тодорч амтагдахгүй байна. Би ихэд амтлаад яасан чинь ижилхэнд арц амтгцэн тэрүүгээр л явъя. За тийм. За яг гол орц бол мэдээж арц. Тийм ээ. Тийм, арц Тэгэхээр чиз кремтэй арцаа гэж байна. Тэгэхээр яг л одоо бэлуу хийхэд өндөг сүү хөөлгөгч тийм ээ. Хөөлгөгч, Тэгээ яг гол орц ваниль маань арц ах нэ. За баярлалаа. За амтлах мэдрэмж бол өстой гайхалтай өндөр өсгөчүүд байна. Найруулагч мэд найрамдлаа. За би ч одоо мах идэх юм шүү дээ. За. Гэхдээ ямар амт зөнхлөөд байна? Ерөнхийдөө бол яг энэ ингээ үзээлзэгний ерөнхий амт байгаа. За тэгээд сүүн крем. За сүүн крем. Тэгээ энийг бас нөгөө ваниль байгаа болов гэсэн чинь масл. Тэгээ нөгөө сүүн кремтэй масл. Тэгээд үзээлзэгний найрлагатай. За ийм л төрлийн бялуу байна даа л гэж Яг. Эсэн чихэр амтлагч крем, тэр бол тодорхой шүү дээ. бясалган крем, өндөг сүү, буудаа гурил тийм ээ. Тэгээ хуурай крем, хуурай сүү, шингэн сүү, уйлсны самрын гурил, ургамлын тос, эрдэнэ шишийн сардуул ордог юм байна. Red velvet тийм ээ. Үзээлзэг нь бол бодлоо юм тий. Олон Үнгийг харж байгаа. үзэлцгэл гэдэг тийм ээ. За. За, Сайхан жижиг амттай ч байна. мөн хөтөөд. За миний энэ амталсан бялуу бол них олон орц ороогүй юм шиг байна. За, Ерөнхийдөө энэ эдийг бодвол. За эхлээд мэдээж бялууг бол одоо буудаан гурилаар хийн. Гурил. Тэгээд ингээ хөвсгөөд ингээ суурагч нь бол гол эд нь бол би өндөг байх гэж боддог. тэгвэл байх. Өндөг. За тэгээд элсэн чихэр буюу одоо сахарын агуулмж гэж ярьдаг тийм ээ. Энийг нэг юу ванилин. Ванилин. Тэгээд сүүн крем, шоколадны крем. Энда. За, тэгээд мэдээж шоколад, какао. Түн какао, тэгээд шоколадны крем, сүүн крем. Ерөнхийдөө энэ шоколад, сүүн крем хоёрын л харилцаатай. Амттай байна. За, аз жаргалан хамтдаа хуваалцаж байгаа амталсан бэлууг амталж гайхалтай нарийн амтлагааг таасан та бүхэндээ маш их баярлалаа. За, тэгэхээр хамтрагч байгууллагын гарын бэлгийг нарийн сайхан орц найрлагын тааж сэтгэлээ хуваалцсан эрхэм зочдтой
бид нэр өгүүлсэн байгаа. За жөрөөр хамтрагч байгууллага. За та цаашаа дамжуулчихоо. Арай бас нэг холдоод байх шиг тийм ээ. За. Баярлалаа. За аз жаргалыг хамтдаа хуваалцъя. Хамтрагч жөрөөр та бүхэндээ маш их баярлалаа. 7 хоногтоо нэг удаа амттны өдөр болгочдөг. Тэгээд хүснээр ингээд амттыг идүүлээд хамгийн сүүлд нь болохоор айгуусан шүдэн угаалгаал. Тэгэх юм бол хүүхдийн чи хорхоо айгуу удаа хугацаагаар дарагдана. Тэгэхээр зэрэг огт нэг чихртэй ямиг хойрох биш. Яг баг юмтай зөкстэй хэрэглээг бас дэмжиж бэлгээ сонгороо л гэж хэлмээр байна. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт дрома. Таныг тодорхойлох дүр төрх DS Дамат. Бидэнтэй хамт байгаа үзэгч танд дахин баярлалаа. За яг одоо энэ цаг мөчид зочдоос нэг асуулт асууя. За зурхайд хэр итгэдэг вэ? Дөрөвдүгээр өдөр хумсаа авах гихчлэн за бодлын хүчийг бас сүүлийн үед их ярьдаг болж тийм ээ. Энд бас хэр итгэл үнэмшилтэй байдгүй зурхаад юу н хэр итгэдэг болоо. Яг зурхаа энэ чинь нөгөө бас нөгөө нэг энэ цаг тооллын ч гэдэг юм уу те. Тэгээд яг өөрийнхөө нөгөө нэг ордны гэдэг юм уу те ойрдны хүмүүс их ордны зурхааг бол ер нь харна. Засал энтриг бол бас одоо нөгөө монголчууд ялангуяа бол өөрөө энэ нөгөө байгалийн энэ цаг байгалийнхаа нөгөө нэг энэ үндсэн нөгөө дохоо хил хилдэг гэх юм одоо ер нь тэр талаасаа бол ингээд өнгөний нөгөө бэлэгдэл. За тэгээд янз бүрийн одоо нөгөө энэ байгалаас ирж байгаа янз бүрийн нөгөө таагүй таатайч гэдэг юм уу тэр зүйлийн юм тэр бол байж тээ. Монгол хүний энэ бол өөрийнх нь нөгөө нэг энэ цаад далд ухамсарч байдаг юм шиг. Энд чинь өөрөө ганцхан шарын шишинтэй ч холбоотой зүйл биш. Монголын нууц товчон дээр чинь Чингис хаан чинь нөгөө тайчуудаас сухтаагаад бурхан алдан уул руу үгээд одоо ингээд орсон шүү дээ бүгд. Тэгээд гарч ирэхэд нь эхлээд нэг юм мод унтсан байсан байгаа. Яг ороход нь унаагүй байсан мод яг тэр мөрөөрөө ингээд буцаа гараад ирэхэд нь тэнд нэг хөндлөн мод унтсан байсан байна. Тэгэхээр тэнгэр намайг бойл хэмээжээгээд буцаад ороод 7 хонцод ирээд явсан чинь тэр модоо бол өнгөрөөд явцсан. Тэгжээд дахиад нөгөө асга нураад ирсэн жимийг бөглөсөн тий. За ингэнгүүт ахаад тэнгэр намайг бас бойл гэж ингээд буцаж ороод ингээ 14 хоноод тэгээ буцаа гарахад нөгөө тайчууд энэ тэр аль хэдийн энэ бол одоо тэр чонхоо хоол болсон байлгүй тэр өнчи хүүхэд одоо яавал энэ дотор ингэж 12 хонж байна гэж байхгүй гээд ингээд явцсан байх жишээ нэ. Тэгэхээр бол энэ бол өөрөө нөгөө зурлаг зурхай гэхээсээ илүүтэйгээр хүн байгалийн харилцан уялдаа холбооны нөгөө шинж тэмдгийг унших кодекс гэж одоо сүүлийн үед бол яг кодексын зүйлээс нэг тайлбарлаж байгаа. Тэнгэрт нисэж байгаа шувууны одоо тэр байр байдлаас тэр одоо өөрийнхөө нутаг руу ороод ирэхээр ингээд шувуу тэнгэрт эргэлдэж яхад бол нутаг ормын намайг сайхан тосч авч яана гэж байгаа шүү дээ. Гэх мэтчлэн энэ мэтийн тэгээд энэ одоо хурдан морь өглөө мордуулахад нарны одоо ойролцоо байгаа үүлийг хараад цайвар думаар өнгөлөх нь бараан думаар өнгөлөх нь ч гэдэг юм. Ингэж хардаг энэ нөгөө байгалийн өөрийнх нь тэр нөгөө шинж тэмдгийг тайлах үндсэн ухамсарт дохоо. Тэгэхээр энийг бол зурхаан маягаар ингэж хүмүүст ингээд кодлын тайлж шашин маягаар ойлгуулж байгаа ойлголтыг л зурхаа гэж байгаа бах гэж. Тэгэхээр монголчууд бол бүгд өөрөө өөрсдийнхөө биед зурхааг одоо бий болгож зурхаан дагуу одоо явах тийм ухамсар бол монгол хүн болгон байдгаа гэж ингэж бодож байгаа. Тэрэл жишгээр нь л явдаг шүү дээ. За ягаад зурхаа ярваа гэвэл СБН телевизийн Happy 31 баярын нэвтрүүлэг за 200 гаруй дэлхийн улс орнууд өөрсдийн гэсэн одоо үзэл баримтлал одоо бэлэгдлэр одоо шинэ жилийнхээ үдшийг угтаж шинэ жилийнхээ эхний өдрөө угтаж авдаг байх нь л дээ. За тэгэхээр миний гарт 4 карт байна. Та бүхэн өөрийнхөө одоо татагдж байгаа зургаа сонгож болно. За давхардуулж сонгож болно. За аль аль зургийг сонгомоор байна. Хамгийн задлын За та. Энэ. Аха. За энэ тоглоомыг сонголоо. За. Би энийг сонгож. Яг. За нэрлэгч. Хоёр шиж болно. За 2026 оны зурхааг танд хэлье.
За болор бөмбөлөг сонгосон та 2026 онд Азодтай байх болно. Шинэ он солигдох мөчид Нью-Йоркийн Times Square одоо цугласан хүмүүс 23 цаг 59 минутад Times Square-ийн дээвэр дээрээс болор бөмбөлөг унгаадаг гинэ. За энэ болор бөмбөгний газарт буу хугацаанд хүмүүс гэрийнхээ хойд талын хаалгыг онгоолгож хуучин ондоо баяртай гэж хэлж үдэж урд талын хаалгаа онгоолгож шинэ ондоо сайн байна уу гэж хэлдэг гинэ. За та тэгэхээр 2026 онд Аз одон гэсэн сайхан жил байх болох нэ. За таны зураг болохоор Жимс алим зүгийн бал дүрсэн алим. Тийм байна. Зүгийн бал дүрсэн алим энэ картыг сонгосон та 2026 онд хүсэл бүхэн биелэх нэгуртай. Хүсэл бүхэнд нь биелэх нэгуртай. Еврейчүүдийн шинэ жилийн нэгэн уламжлал бөгөөд шинэ жилийн өрөөлийг хүссний дараа альмыг зүгийн баланд дүрж иддэг гин. За он солигдох мөчид альмаа зүгийн балдаа дүрээд өрөөлөө хилээд хүртдэг байх байна. За Батнайрамдал найруулагч энэ зургийг сонгосон та 2026 онд эрүүл мэндэд ээлтэй жил байх нь болох нэ. За Канадад шинэ жилийн баяраар хүйтэн усанд толгоогоороо үсэрж орох уламжлал тогтсон гин. За энэ нь хүчтэй эрүүл байхыг бэлэгддэг гинэ. Хүчтэй ихээтэй эрүүл байхыг бэлэгддэг байна. Баярлаа. Сайхан эрүүл. Эрхэмдээд бол эрүүл мэнд шүү дээ. 2026 онд сайхан эрүүл сар байх нэ. За жүжигчин нүүхад даршилсан байцааш сонгосон та 2026 онд аз жаргалаар бялхах болно. Германчууд, голландчууд ирэх жилдээ аз жаргал хүсэн өрөөж шинэ жилийн өдөр даршилсан байцаа иддэг гинэ. Одоо бидний студийн 2 талд байгаа гацуур мод шинэ жилийн гацуур модны чимэглэл тоглоом байхгүй байгаа биз. Дандаа юм жижиг открет. Тэгэхээр манай зочин хойморд хүрэлцэн ирсэн эрхэм зочдод өөрийнхөө 2026 онд хүссэн хүсэл бүхнээ шингээж энэхүү откретэндээ бичиж манай студийн 2 гацуурыг чиндэг юм аа. Эрхэм зочид маань яг энэ мөчөд хүслээ 2026 оныхоо хүслийг шивнэн гацуураа чимэглэж байх энэ мөчөд би хамтран ажиллагч байгууллагаас товчхон дурдъя. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп, за ивент тэтгэгч Mobicom Corporates, Practical даатгал, хамтрагч Жүрүр, за мөн Swarovski брэнд, DS Damat, Pontroma, Evoluderim, Tulip, Evroshi, за тэгээд Секогийнхаа хавд олонд баярлсан талархснаа илэрхийлж байна. За та бүхэн хүслээ бичсэн үү? За тэгвэл аль ч гацуураа сонгож болно. Манай гацуурыг хүслийн гацуурыг маань чимж өгөөч. Эрхэм зочид та бүхний 2026 онд юу сансан 9 цагаан хүсэлтэн сэтгэгчлэн бүтэх болтугай. За 26 онд аз хэмэртэй эрүүл их сайхан жил болтугай. Хүсэл бүхэн биелээсэ. Би цугаал ингэ хүсэл бүхэн биелээсэ. За 26 ямар чин сэтгэлийн хүсэл нь биелэх болтугай. Их уртыг бичсэн дээ. Хэллүүлж бүтгэ байчин гэж боддог хөнөө яадаг бол ямар гоё хүслээ шивнэ. Өөрөө түрүү хэлсэн шүү дээ нөө бодлын хүчгээд те. Хүн ингээд сайхан бодцохоор л ингээд биелждэг шүү дээ. За нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд маань нэг зүйлийг хэлсэн баха. Та бүхний урдын жижигхэн галт тэрэг хүслийн галт тэрэг маань байна. За эндээ өөрийнхөө эрхэм бүхнээ шингээс өргөөлж бидээ авч явдаг болоод эрхэм зүйлээ одоо тэгээд 2026 он руугаа одоо хүслээ шингээд хөдлөх юм аа. Тэгэхээр галт тэрэг маань та бүхнээсээ төрүүлж 2026 онд очоод таны хүслийг 1110 дахин тийм ээ өргөжүүлээд ингээд хүлээгээ зогсчих болов гэж одоо бодлын хүчил юм да тийм ээ. Тэгээд ингээд сайхан хүслээ шингээд ямар идэ хөл ямар хүсэл шинэх бол галт тэрэгэндээ. За таны одоо хүслээ шинж байгаа зүйл цаг байна тийм ээ. Цаг. Цагт гоё юм байгаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээд тэр цагт гоё амжилт бүтээл дүүрэн байгаа. За. За. Хүсэл бүхэнд нь аль руу ичв?
биелэх болтугай. Баярлалаа манай нэвтрүүлгийг хүндэтгэж. За дээр нь тавьчих болно. За. Тийм. Зөв. За. Энэ болохоор бидний үйлчлэгийн гэрэл баггүй. За. Гэрэл. Тэгэхээр зэрэг атлер гоо сайхны эмнэлгийн хамт олон маань одоо нэг гэрэл цамхаг гэж үйдэг шүү дээ тий. Гэрэл цамхаг одоо салбартаа гэрэл цамхаг нь болж гэрэлтэж явах юм. Тийм ээ. Биднийг нэг гэрэл цамхгаа дагаж нэг замаа олдог шиг бас энэ салбарт ингээ түүчээлж ороолж манлаж явахыг бэлэгдэж би энэ гэрлийг галт тэргэндээ хийгээд өслөө шивний тэгэхээр манай хамт олон болов гэрэл цамхаг шиг салбартаа түүчээлж ороолж явна манлайлж явна гэсэн зүйлийг бэлэгдэж энийг сонгож чирлаа. За галт тэрэн дээр. За битээр Тэгээ нэг юм сонин цаг авчирсан. За. За энэ бол манай үзэгчид одоо хараад шууд энэ 1980-ад оны ихэр анх гарч ирсэн электрон. Тэгээд тухайн үедээ бол одоо залуучууд ийм гол одоо нэг тренд гэдэг юм уу те мод болж одоо энийг ингээл зүвтсэн залуучууд бол одоо одоогийнхаар бол их тийм кул те одоо ингээд энийг хараад яг хүмүүсийн хуучны тэр нэг юу одоо яг тэр дурсамж яг өмссөн хувцас стил тэр хип маяг тэр тухайн үеийн 80 одоо 80-ад оны шинэ жилийн үдэш орон байр байдал шууд хүмүүсийн тэр юм боо яг тэгвэл тэр нэг юм хаач байсан гэсэн одоо ингээд барилгачтай соёлын ордонч туул ресторант ч Улаанбаатар зочд буудалч манай одоо аймагуудын соёлын төвд ч бай тэг клубүүд тэгээд эднэрт яг яаж шинэ жилээ өнгөрөөж исэн бэ гэдэг байн цагаа хараад гайхуулаад тэгэл нөгөө бүжгэнд ингээд уриххийнхаа өмнө ингээд цагаа амар ингэж ирээл ингээд харна шүү дээ. Тэгэл энэ бүсгүйчүүд чинь ингээд кашэ зүйцсэн байж тэгэл тий. Тэгээ эн чинь их хөөрхөн ингээд нэг жингийн дуурна. Тэгээ яг тухайн үедээ бол одоо хамгийн одоо дэвшил хөгжлийн хамгийн том одоо алхам болж исэн. Тэгээ Японы энэ кашэ брендийн цаг байхгүй. Тухайн үед бид нар чинь брэнд ч гэж мэдэхгүй шүү дээ. Зүгээр л нэг ийм цаг л электрон цаг гэж ингээд ярьдаг байсан. Тэгэл энэ цаг одоо тэгэхээр энэ галт тэрэг бол бид нар хэдийгээр урагшаад автлаад байж болно. Гэтэ бол хуучны нандин зүйлийг бол аваад урагшилж байгаасаа гэж бодож. Тийм учраас энэ Happy 31 энэ хурдан галт тэргээрээ монголчуудыгаа нэг 80-ад оноор нь эргүүлж нэг хайсан гэсэн юм байна уу юу? Тэрийг нэг эргээд харчаад тэгээд нарийн нандин юм энэ төр гээцсэн бол тэрийг аваад тэгээд буцаад 26 он руу ирээрээ гэд ингээд энэ цагийг энд суулгалаа. За. Жижиг хүмүүхэд маань нэгэн биений нөгөө тал маань төтөлчлөө гэж байна уу юу? Тийм хамт төггөр бол. За баярлалаа. Та бүхний маань эрхэм зочдын маань одоо хүслийг шингээгээд галт тэрэг маань 2026 онд руугаа хөдлөлөө. Тэгээд 80-ад онд руугаа нэг очичоод тэгээд 26 онд. Манай бид хэдийн нэвтрүүлгийн нэг онцлог нь бол манай галт тэрэг бол 80-ад онд руу нэг очих юм байна. Нэг очих юм. Тэгээд очиод энэ галт тэрэг чинь цаг хугацааны машин чинь хурдан штэ. Тэгээд секундын зур хүмүүсийг нэг ингээл яг энэ цагийг хараад тэгэл тэр 80-ад оны дурсамж бүх хүмүүс сэтэрнэ. Тэгэл тэрийгэ бодоод яг ширээний ард талд нөгөө инторын нэг ундаа улаан ус гэж ярьдаг шүү дээ. Тэгээд улаан ус тэгээд мандрин хөвөнгөөр чимгэлсэн сүлд мод те. Тэгээд бүндгэр хөөрхөн Орсын тоглоомод. За тэгээд мандрины үнэр алюмины үнэр энэ төр яг цаасан юм боодолтойгоо тэгээд синкэл үнэртэл тэгээд буцаад 26 ондоо хөдлөн шүү. За 80-ад ондоо явчихад аялах нь тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр манай баярын нэвтрүүлэг маань биелгээ гардуулах болжээ. Эрхэм зочдоо энэ өдөрш зочин хоймор маань чимж гайхалтай алан нутны ярьцлага өрнүүлсэн та бүхэндээ 35 жилийн түүхтэй Наран группийн гарын бэлтгэл өгч байна. За Наран группийн бүтээгдэхүүний дээж мэдээж багтсан байгаа. Та бүхэнд шинэ жилийн өдөрш бүтээгдэхүүний дээжийг өгч болжээ. За баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе. Аз жаргалыг хамтдаа хуваалцъя. Жүрүр. За салхаагаараа өгчлөө уучлаарай. За жүрүр. Баярлалаа.
Тэдэндээ бүтээгдэхүүний эдэний дэжиг явуулсан Жүрүүрийн хамт олондоо маш их баярлалаа. Баярлалаа. Шинэ жилийн мэнд төрье. За одоо мэдээж шинэ жилийн өдөр шампансаг бодолох ёстой. За тэгэхээр 4 одоо бүсгүйчүүд байна. Найруулагч Батнайрамдал танд энэхүү Bottega брендийн шампансгийг ориглон дарсыг буудуулах эрхэм үүргийг өгье. За мэдээж ориглон дарсынхаа араас эрхэм зочдыг төлөөж найруулагч Батнайрамдал та үзэж байгаа цэнгэр дэлгэцээ үзэж байгаа эрхэм үзэгч та Түмэндээ шинэ жилийн мэнд хүргэх баха. За яг ингэж энэ чамраа. за сэгсэгч. За. 5. За 3 2 үзэгчтэй шинэ жилийн мэнд хүргэе. За баярлалаа. За Бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны мэнд хүргэе. Эрүүл хүсье тий. 2026 он зөвхөн та бүхний сайн сайхан байг бүхнийг хүсье. тэгэл яхаа. Телевизийн хамт олондоо тэгээд байгууллагуудаа эрүүл мэнхийг хүсье. Монгол түмэндээ хүн эрүүл ээжээж ирч хүчтэй ажиллана. цэнгэр дэлгэцээ үзэж суугаа. Манай нийт одоо монголчууд маань за мөн одоо дэлхийн өнцөг бүлэн бүрд байж байгаа монгол ахан дүүс маань өнөөдөр энэ баярын өдөр энэ сайхан одоо нэвтрүүлгийг үзээд тэгээ бид бүхэнтэй нэгэн хоромд цуг байсан та бүхэнд ирж буй 26 онд гал морин жилдээ өөрсдийн юу сансан 9 цагаан хүслэн сэтгэлчлэн бүтэх болдгоо монгол хүний далд ухамсар сэргэж үндэсний өв соёл ахуй нүүдэлчний хамгийн одоо гол баримталдаг тэр байгаль их дэлхийг монгол хүн хайрлан хамгаалж дэлхий дээр монголчуудын хөгжлийн бас нэг өөр гарц зам руу удирдан залах тэр 90 100-ыг авчрах болтугай гэж одоо ерөөё ямар ч байсан 26 оноос эхлээд дэлхийн монголчуудын одоо 90 цаг үе эхлэх байхаа гэж ингэж бодож байна. Тэгээд та бүхэн шинэ жилийн баярын мэнд хүргье. Шинэ жилийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхэндээ. Тэгэхээр Happy 31 баярын нэвтрүүлэг 12 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хүртэл 31 үдшийн турш эрхэм зочдоор дүүрэн гал халуун ярилцлага бид та бүхэнтэйгээ учин залгаж байдаг билээ. Тэгэхээр энэ цаг мөчид SBS-ээр та бүхэн хөө мартаарай. Баярлалаа, баярлалаа. Чамайол хүлэмар байна. Тэнийг үед хайртай бас нэг минут тэмээ бас хэлж чадаагүй минут сэнсэхэн хайж бас нэг минут сэтгэлдээ бас тэж явсныг Одахан мөрөөрийг чингэбийн сихтэн Түлхэй халасруу шувободод нисвэрвэн Чинэмин хайр намайул гэрэл түдэх ёо Тэрнэгэн үед хайртай бас нэг минут Тэмээ бас хэлж чадаагүй
Тэд явсныг минь уучлан хайтны Just leave me